За нэгдсэн үндэсний байгууллага бол Монгол улсын хувьд бол маш том боломж, маш том тавцсан ер нь хамтран ажиллах, түншээ олох, түнштэйгээ холбоо тогтоож хамтран ажиллах маш том боломж талбар л да. Тэгээд энэ 2022 он бол Монгол ба нэгдсэн үндэсний байгууллагын харилцаанд тэмдэглэл жил болж байна. Яг тэгэхээр зэрэг өнгөрсөн 100 ердөө нэг сарын дотор, ганцхан сарын дотор эхлээд нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол соёл шинжлэх ухааны байгууллагын дарга, ЮНЕСКОгийн дарга Монголд айлчилсан. Улсын наадмаар. За дараад нь ердөө хагас сарын дараа нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрийн бичгийн дарга Антонио Гутерреш Монголд айлчилсан. Тэр хоёр айлчлалын үр дүнд энэ одоогийн энэ боловсролын энэ саммитэд Монгол улс өргөдсөн өөрийнхөө тусгай арга хэмжээг зохион байгуулах эрх олж авсан энэ боломжууд гарч ирсэн гэж бодож байгаа юм. Ер нь бол өнөөдрийн энэ ховсож буй боловсрол гэдэг энэ дэлхийн дээд хэмжээний өндөр түвшний уулзалтын гол агуулга бол сонсож явахад бол дэлхий бол өөрөө нийгмийн асуудалд маш их дарагдсан, нийгмийн асуудалдаа ер нь барьц алдсан. Тэр дундаа нийгмийн асуудал дотор боловсрол нь маш хүндэрсэн ийм ертөнц байгаа юм байна гэж. Тэгэхээр энэ боловсролын энэ хүнд нөхцөлийг яаж арилгах вэ? Тэр дундаа хөгжиж байгаа ядуу буурай орнуудад энэ боловсролыг яаж өөдөн татах вэ гэсэн энэ асуудлаар их сэтгэл эмзэглүүлсэн олон асуудлыг тавьж олон хэлэлцүүлэг явууллаа шүү дээ. Тэгээ энэ харж байхад бол ерөөсөө ертөнцид бол хүн төрөлхтнийг аврах хамгийн чухал зэвсэг бол боловсрол гэж ингэж нэрлэж шүү дээ. Ерөөсөө боловсролгүй байснаас тэгэл бүх нийгмийн бүх асуудал үүсдэг. Ядуу орол, гойлончлол, тэгээд нийгмийн тэгш ус байдал, эмэгтэйчүүд гендрийн асуудал үүсдэг гэдэг ингээд зөндөө олон баримтаар ярьлаа. Афганистаныг жишээ болгоод Афганистаны Нобелийн шагналт нөгөө эмэгтэй өөрөө Нобелийн дээрээс үг хэллээ. Афганистанд эмэгтэйчүүдийн боловсролыг хэрхэн хавчиж гадуурхаж байгаа баримтаар ярьж байна. Сэтгэл эмзэглүүлсэн олон баримтууд ярьж байна. За Монгол улсын хувьд гэх юм бол боловсрол шинжлэх ухааны сайд өөрөө бичлэн оролцоод энэ саммитэд идэвхтэй үйл ажиллагаа явууллаа. За Монголын өдрөлөг гэдгийг Монголын тусгай арга хэмжээний өдрөлөг гэдгийг өнгөрсөн бямб гарагт зохион байгуулсан. За ийм өдрөлөг зохион байгуулах эрхийг нэгдсэн үндэсний байгууллагын 190 гаруй улсаас 50 улс тэр эрхийг авсны нэг нь Монгол. Тэгэхээр тэр 51 нь Монгол гэдэг нь бол бас бидэнд олдсон том боломж гэж. Яг тэгтээ зэрэг дайны дэлхийд бол Монголыг тэр болгон мэддэг. Тэр дундаа маш өндөр боловсролын систем бас төгс төгөлдөр явчихсан. Энэ хөгжиж байгаа ядуу буурай орнуудаас хол тасарчихсан ийм боловсролын тогтолцоотой. Тэр дундаа энэ ковидын 2 жилд бол боловсролын системийг огт унгаагүй аваад ирсэн ийм туршлагатай гэдгээр нь их онцолж байх шиг байна. За тэгээд тэр Монголын тусгай арга хэмжээний үед бол эх орноо хангалттай сайн сурталчлаа. Монголынхоо боловсрол, соёл, шинжлэх ухаан, урлагийг сурталчиллаа. Ер нь Монгол гэж ийм улс байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын маш идэвхтэй нэг тоглогч, жижиг мөртлөөнөө гайгүй сайн тоглогч гэдгээ харуулж чадлаа гэж ингэж үзэж байгаа юм. За ямар ч байсан одоо цаашдаа нэгдсэн үндэсний байгууллага энэ боловсрол руу маш их анхаарал хаяах юм байна. Цаашдаа. Ер нь эх жилүүдэд хойштоо. Мэдээж бол дайн инкийн асуудал чухал. Гэхдээ дайн инкийн асуудлаас илүү боловсрол бас чухал юм байна гэдгийг сая маш олон орны төлөөлөгчид нэгэн дугаар ярьлаа. Уриаллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрийн бичгийн дарга өөрөө үг хэлсэн. За түүний үгэнд ч гэсэн боловсрол ямар чухал болохыг бол бүр онцлог тэмдэглэсэн. Өндөр ач холбогдолтой гэж. Тэгэхээр тэр утгаар бол Монгол бол яг цаг үеэ зөв болсон ийм арга хэмжээнд оролцож байна. Энэ ховсож буй боловсрол буюу transforming education гэдэгт Монгол бол их чухал урилга хүлээж авч чухал зочин болж орлоо. Тэгээ Монгол улсын хувьд бол өнөөдөр одоо цахим боловсролын шилжилт гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагад бас санаачлаад түүний дотор өөрийнхөө туршлагыг яриад явж байгаа л да. Цахим боловсролын шилжилт гэж. Тэгэхээр цахим боловсролын шилжилт гэдэг маань ковидын 2 жилд Монголд хоримтлагдсан одоо бидний хоримтлуулсан туршлага. Энийг бол хөгжиж байгаа ядуу буурай маш олон оронд дэлгэрүүлэх хэрэгтэй гэдэг нь бол харагдаж байна. Түүнийг ч гэсэн нэгдсэн үндэсний байгууллагын албаны хүмүүс тэмдэглэж байна. Энэ бол бидний хувьд бол бас том олд боллоо гэж үзэж байна.